Үүдлэс гэдэг нь ер нь яг эхэс бурхан эс. Одоо би ингээл үүдлэс хийлгэнгүүт би одоо шууд 20 настай болох юм байна. Хүйн цусны үүдлэс гэх юм жишээ нь хөвчлэн цусны өвчнүүдийн үед хэрэглэхэд тохиромжтой. Яг хүний өөрөөс нь тэр идэрхтнийг нь ургуулад би яг нойр булчирхаад үүдлэс зориулж тарих гэж байгаа бол нойр булчирхаан эс болгох программыг үүдлэст өгч болно. Тэр хугацаанд нь л тэгэл тэр тунгаа хийгээлээ л да. Таны 30 настай юм шиг болгохын тулд тэр үүдлэсэд ажил хийх нь байна. Үүдлэс бол хамгийн бест юм байна гэж ойлгоод байгаа. 20-с 50% идэгдэлтэй байсан бол 50-аас 80% идэгдэлтэй болгосон. Хөшөрхгүй. За тэгээд эд эрхтний хувьд ч гэсэндээ бас өвчлөхгүй байх магадлал ер нь ирээдүйд байгаа юм байна гэж харж болж байна тийм. За сайн байцгаана уу? Подкастын шинэ дугаар маань эхэлж байна. Тэгээ өнөөдрийн подкастынхаа сэдвээр үүдлэсийн талаар ярилцъя гэд эмч Ганболрыгоо студид урьсан. Өдрийн мэнд хүргэе. Урьсанд баярлалаа. Танд өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр Ганболрын эмчигээ би бол үүдлэсийн талаар нэлээд сонирхож яваад за сүүлийн үед үүдлэсийн талаар нэлээд их яригддаг болсон. Маш олон одоо гоо сайхны үйлчилгээнд болон эмчилгээнд ингээд нэвтэрч байгаа ийм зүйлийн талаар ярилцъя гэд ингээд бодсон боловч нэлээд бас ингээд эмч нарыг судлалаа л да тий. 2018 оноос хойш Монголдо бас яг энэ үүдлэсийг нэлээд сайн төлхөө судлаад за үүдлэсийн эмч гэж хэллэгдэж нэрлэгдэж болохоор эмч бол Ганболрын эмч юм байна. Тэгэхээр эмч маань яг хизэнээс эхлээд яг энэ талаар илүү судлаж эхэлсэн бэ тий. Яг Монголд бол 18 оноос л гэж би сонссон. Яг зүг байна тий. Бас яг Монголд 18 оноос хойш үүдлэс судлагдсан бол жоохон өрөөсгөл л дөө. За. Тийм. Одоо нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дээр 12 онд үүдлэсийн судалгаа явагдажсэн. Одоо Монгол Суугч сургуулийн биотехнологийн эрдэмтэд бас энэ 2010 оны үеэр үүдлэсийн чиглэлээр судалгааны шинжилгээнүүд хийжсэн байна. Хүний үүдлэсийг нойр булчирхай тэр тусмаа нойр булчирхай лангергаас ярал гэж нөгөө инсулин ялгаруулдаг сахарны диабетыг үүсгэдэг тэр шалтгаанч үүсдэг байхгүй. Тэр сахарны диабетийн үед үүдлэсийн имчилгээ хийх гэдэг сэдвээр судалгааны ажил эхлүүлсэн. Арай дуусаж амжаагүй судалгааны ажил эхлүүлээд ингээд судалж ирсэн байхгүй. Тэгээд энэтэй зэрэгцээд бас Монголд сүлжээний үүдлэс орж ирсэн. Сүлжээний үүдлэс орж ирснээрээ 14 онд орсон юм байлээ. Алюминий усан үзмний үүдлэс гэл дабл stem cell гэл орж ирж ирсэн. Энэ мэнтэй холбоотойгоор хүмүүс үүдлэсийн талаар жоохон ойлголттой. Ойлголттой болохдоо жоохон буруу талаас нь ойлголттой болцсон байна гэж би харж байсан. Яг гэвэл сүлжээгээр орж ирсэн учраас хүмүүс ингээд үүдлэсэн шууд сүлжээ боддог болцсон байсан. 2018 оноос эхлээд би Солонгос сурж ирээд Монголд үүдлэс тэгээ үүдлэс аппликейшн буюу яг үүдлэсийн имчилгээ гэдэг юм байд юм байна. Энэ ингээд имчилгээ нэвтрүүлэх боломжтой юм байна. Аутологос буюу өөрөөс нь үүдлэсийг аваад өөрт нь имчилгээ хийх нь хамгийн зөв, хууль эрхцэн хувьд, эмч нарын этикийн хувьд гэсэн хамгийн боломжтой зөв хөвлөөр байна гэж үзээд 18 оноос хойш үүдлэс судлаад имчилгээ хийгээд ингээд одоо хүртэл 7 дахь жилээ явж байна. За, яг хоёулаа ингээд нэг тийм шинжлэх ухааны нэршлэр биш. Зүгээр энгийн хүмүүсийн ингээ ойлголтоор яг энэ үүдлэс гэдэг маань яг юу юм бэ? Тэ за нэлээд олон одоо салбарт бас ингээ хэрэглэгдээд байна те эрүүл мэндийн салбарт мөртлөө гоо сайханд хэрэглэгдэж байна, эмчилгээнд хэрэглэгдэж байна гэд. За эднүсийн талаар хоёлаа нэг хүмүүст яг нэг зөв ойлголтыг өгье. Үүдлэс гэдэг нь ер нь яг эхэс бурхан эс гэдэргээл янз бүрээр нэрлэдэг. Гэхдээ хүн яг одоо эмэгтэй хүний үндгээс биш үү те. Эмэгтэй хүний үндгээс эрэгтэй хүний эстэй нийлээд үр тогтсон үндгээс болдог байхгүй. Ингээл үүдлэс бүрлдэж эхэлдэг. Энэ үүдлэс болохоор дөнгөж төрж байгаа хүүхэд хүнээр зүйрлэх юм бол дөнгөж төрсөн хүүхэд энэ хүүхдийг ямар ч зан характертай болгож болно. Ямар ч боловсрал эзэмшүүлж болно. Том болгоод ямар ч мэрэгжилтэй болгож болно ч гэдэг юм уу. Чиглүүлж болдог. Яаж ч хувирж болдог ийм эсүүд байхгүй. Яаж ч хувиргаж болдог ийм эсүүдийг л үүдлэс гэдэг. Тэгээд насан турш үүдлэс байна. Насан туршаагүй үр хөврөл ингэж хоёр ангилдаг. Тэгээд насан туршсан үүдлэсүүд нь болохоор та бидний бие дотор байж идэг. Тэгтээ аль үжээ мэрэгжлээ олцсон. Энэ мэрэгжлээ олцсон эсүүдээр бид нэр юу хэлэх вэ гэдгээ одоо эмчнэр бид нэр судлаачид бид нэр
яг тэр тохирох өвчнөд нь тааруулж тэрийг програмчилж өөрчилж ингэж хийдэг ийм имчилгээ байгаа үдлэс имчилгээ бол. Тэгэхээр энэ дотроо бас нэг юм 3 өөр байгаад байна уу те? Дотроо 2 өөр байна. 2 өөр. 2 өөр. Дотроо 2 өөр байна. Ер нь зөндөө олон хуваагдана. За. Хэрэглээнээс хамаарат одоо янз бүрээр ангилдаг байхгүй. Өөрийнх нь үдлэсэх нь өөрийнх нь потенциалаас тэгээд хэрэглээнээс хамаарат янз бүрээр ангиж үзэж болно. За Монголд одоо ер нь үдлэсийн за мэдээж дэлхийн хөгжил бол төрүүлээд л явчихсан. Монголд яг энэ үдлэсийн одоо хэрэглээ, имчилгээ ч гэдэг юм уу те энэ ямар төвшөнд байгаа вэ? Хэр судлагдж байгаа вэ сүүлийн үед? Тэгээ хэр одоо олон эмчнэр бэлтгэгдэж чинь ч гэдэг юм уу? Тийм судалгаа байна. Монголд үдлэс ер нь л сүүлийн 6 сар бол ялангуяа бүүн болчлоо. Үдлэс бол бүгд үдлэс ярьдаг болсон байна. Үдлэсийн талаар маш өргөн ойлголттой болсон байна. Хүмүүс ч гэсэн өөрөө нөгөө ChatGPT байна, Google ч юм уу энэ дээр хэл устай ажилласан байна. Тэгээд үдлэсийн талаар аягүй их мэдээлэл авах боломжтой. Тэгээд аягүй их судалж байна те. Яг Монголд үдлэс имчилгээний эмнэлэг гэх юм бол одоогоор нэг 2 эмнэлэг байна. Тэгээд яг үдлэсийн эмч гэх юм бол ер нь асуудалтай. Яг үдлэсийн эмч, дагнсан эмч гэсэн төрөлцсөн нарийн мэргэжил байхгүй учраас. Тэгээд туршлагатай эмчнэр байна те. Тухайн тэр эмч маань өөрөө энэгээр судалгаагаа хэр удаан хийснээсээ шалтгааллах нь шүү дээ. Тэрнээс биш яг нарийн мэргэжлийн эмч гэдэг инхээр мэргэждэг юм уу? Мэргэжсэн байхгүй. Богино хугацааны сургалтнууд явагддаг. Сургалтнуудад хамрагдаад л үдлэсийг талаар ойлголттой болдог эмчилгээний чиг баримжаатай болдог. Тэр сургалтын дээрээс үндэслээд эмчилгээ хийдэг болдог байхгүй. Дэлхий дээр бол таа нэгсэн шүү дээ. Дэлхий дээр аль үжи цутагдаад эхэлсэн байх гэсэн шүү дээ. 2019 онд дэлхийн үдлэсийн нийгэмлэгийн хуралд одоо манай багийнхан очсон байхгүй. Ингэж одоо 18 оноос үдлэс хийж эхлээл. Тэгэл 19 онд Шанхайд хуралд очсон чинь та нар юу сонирхож явж байна гэдэг. Бид нэр үдлэсийн эмчилгээ гэсэн чинь. Бид нэр үдлэс хийхэ болцсон. Үдлэс хийхэ болцсон. Бид нар одоо дараагийн шатны гений эмчилгээг хийгээд явж байгаа болж байгаа. Тэгж хөгжсөн байна. Одоо яг Монгол оройтсон ч гэсэн эхлээд явж байгаа сайшаалтай. За үдлэсийн би бол гоо сайхны талаас нь л айгуу сайн мэдэж байна те. За арсыг залуужуулах. За одоо жишээлбэл түлэгдсэн юм уу? Эсвэл бол одоо яадгийн өвчлөлтсөн арсыг бол тэг эсэг сэргээх гэдэг үүднээсээ нэлээх одоо гоо сайхны чиглэлд нэлээ явж байгаа. Мэдээж бүр цаашаа эн чинь бүр судлаад үзэхээр ингээд бүр эд эрхтнийг хүртэл одоо ургуулах тийм хэмжээнд эн чинь бүр судлагдсан байлээ шүү дээ тий. Явандаа бол миний одоо ингээд тэр уншиж судалснаар бол бүр ингээд одоо бол бид нар донор гэл ингээд хайж идэг. Ирээдүйд бол донор гэж зүйл ерөөсөө байхгүй болноо. Яг хүний өөрөөс нь тэр эд эрхтнийг нь ургуулад тэгээ буцаад суулгадаг ийм технологи одоо бий болно гэдэг хүртэл ингээд байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг Монголын төвшөнд гоо сайхны төвшөнд яг энэ төр жинхэнэ үүдэл хэсийг бас оруулж ирж чадж байгаа юу? Тэ одоо за үүдэл хэсийг судлаад үзэхээр бас нөгөө хямдхан үнэтэй гэж бас яригдэн штэ. Тэгэхээр миний сонсож байгаагаар бол манайхнаас одоо гадагшаа явуулаад үүдэл хэсэгт хариулаад байгаа хийлгээд байгаа хүмүүс нэлээд л их байдгийн бэлээ. Яг ингээ үнэлгээг ингээ сонсохоор бараг тэр чинь нэг удаагийнх нь 20-30 мянган доллар эдэр гэж яригдчихэж байгаа тий. Гэтэл яг энчээ байгаа нэг зарим хөдөлтаалагдж байгаа бүтээгдэхүүн ч юм уу эмчилгээ үйлчилгээ нэг тийм хямд төсөр байгаад байдаг. Тэгэхээр нэг тийм худлаа фейк маягийн одоо ингээ сонсогдоод байгаа байхгүй юу? Тэрийг эмч өгөөж тайлбарлах уу? Яг ер нь бүгд л үдлэс. Тэгтээ үдлэс дотроо яг амьд яг үдлэс байна уу? Эсвэл үдлэсээс гаргаж авсан бүтээгдэхүүн байна уу? Гэдгээрээ ялгаатай. Үнийн хувьд ч гэсэн. Одоо лайнинг гэл ихсийн тариа гэлдэг юм. Яг ихсийн тариа ихсээс гаргаж авсан үдлэсийн тариа гэдэг ч юм уу те. Тэнгүүд одоо нүүрэн тариад байгаа үдлэсийн тарианууд үүдэг шүү дээ. Тэднэр нь болохоор жишээ нь гарал үүслийн янз бүр. Одоо ургамлын үдлэсүүд байдаг те. Амьтных байна. Яг хүнийх өөрийнх нь байна. Хүнийх дотроо хүний хаанаас нь гаргаж авсан юм. Хүний өөхнөөс гаргаж авсан юм уу? Хүний ясны хэмнээс гаргаж авсан юм. Ихс гэдэг нь ихсийн хаанаас нь гаргаж авсан юм.
Ихсийн одоо ургийн айлтнаас үүдэлс авч гаргаж авч болно. Ургийн уснаас гаргаж авч болно. Хүйн цуснаас авч болно. Хүйн эдээс авч болно. Ихсээс өөрөөс нь үүдэлс гаргаж авч гэдэг юм ингээд гаргаж авж байгаа аргаасаа шалтгаалаад тэг янз бүрийн үнэтэй, янз бүрийн чанартай үүдэлс байгаа байхгүй. Янз бүрийн үйлчилгээтэй үүдэлсүүд байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт үүдэлсийг програмжилж чиглүүлж болдог. Би яг нойр булчирхаад үүдэлс зориулж тарих гэж байгаа бол нойр булчирхайн эс болгох програмыг үүдэлст өгж болдог. Би мэдрэлийн эсийг ургуулах гэж байгаа бол мэдрэлийн эс болгох програмыг үүдэлст өгж болдог байхгүй. Эннээсээ шалтгаалаад технологиосоо шалтгаалаад янз одоо хятад бараа хамтхан Япон бараа үнэтэй гэдэг шиг тухайн үйлдвэрлэж байгаа орныхоо одоо юуных нь шинжлэх ухааны технологийн хөгжилтэй байдалтай гаргаж авж байгаа технологи талаас ийм өөр үнэтэй байгаа. Яг ихсийн үүдэлс бол одоо чинь танаас би өөрөөс чи үүдэлс ялгаж аваад тэгээд ургуулад тэгээд танд буцаагаад тарахад таны төрүү чи хэлдэг үнэ юм баггүй. 30 хамгийн өндөр үнэтэй гэдэг. Тэр бол хамгийн сайн гэж ойлгож болох уу? Хүнээс өөрөөс нь ургуулж аваад өөрт нь хийж байгаа тэр сайн ер нь яг хамгийн сайн гэж бас болохгүй л дээ. За. Тэр хамгийн сайн нь яг аль нь те хамгийн сайн гэхээр мэдээж хэрэг бас нэг байх байлгүй дээ. Эсвэл тийм юм гэж байхгүй юу? Тухайн хүндэд таарах нь гэж байна уу? Юунд зориулагдж байгаа гэдэг. Юунд зориулагдж байгаа гэдгээс л бол. Тэгээс хамгийн сайн үүдэлс гэж бас учир дутагдaltaй. Хүйн цусны үүдэлс гэх юм. Жишээ нь хөвчлэн цусны өвчнүүдийн үед хэрэглэхэд тохиромжтой юм байна. Өөхний үүдэлс гэхэд өөхний үүдэлс чи өөрөө мэдрэлийн ширхгийг хүртэл ургуулах чадвартай юм байна гэдэг 21 онд үүдэлсийн нийгэмлэгийн хурал дээр тийм юм зарлцлаа. Өөхний үүдэлс чи амар сайн юм байна гэдээ явж байгаа профессорууд ч байгаа. Үгүй ээ. Хүйн цусных биш. Хүйн өөрийнх нь үүдэлс хамгийн сайн юм байна гэж судалгаа шинжилгээ хийгээд явж байгаа улсууд ч байгаа. Тэгэхээр тэрэн сайн гэдэг үл жоох өөрөөсгөл. Одоо үүдэлсийг ингээ хийлгэснээрээ хүн одоо цагаан устай хүн хар устай болоод тий одоо өрчлөөтэй хүний өрчлөө тэнийгээд ер нь одоо хүн ингээ биологийн нас нь одоо тэдэн насаар залуужна гэсэн тийм зүйл байх уу? Үүдэлс ерөөсөө ийм хар ус ургуулна. Таны гоё ингээ залуужуулна. Мөнхийн залуу байж болно. Нэгэнт та 60 насн дээр ирчээд би одоо 20 настай 40 настай болмоор байна гэдэг бол боломжгүй. Тэгтээ та үүдэлсийн имчилгээ хийлгэснээрээ ямар ч үсэн 5 насаар залууч боломжтой. Ойлгосноо. Одоо ингэж штэ. Нэг үүдэлс хийлгээл 5 насаар залуучаал. Дахиад 2 дахь хийлгээл 10 насаар залуучвал 3 дахь хийлгээл 15 насаар залуучна гэсэн ойлголт байх. За. Таны өсийг бол өсний төвшөнд бол өсөй чи харуулах боломжтой. Боломжтой. Нэгэнд үүсцэн үрчлээ гэж арилах боломж байхгүй. Тэр үрчлээ чинь арьсны бүх давхрыг хамраад арьсны суурин мембраны хатангарчлаас болоод тэр үрчлээ чи үүсцэн байна. Тэр үрчлээг үүдэлс тариад зүгээр болгоно гэсэн ойлголт байна. За тэгвэл ингэж болох уу? Би одоо за 30 настай гэж бодъё тийм ээ. За би 30 настай би үүдэлсийг ингээд одоо жил болгон ч юм уу яг нэг тийм тодорхой тунгаар ингээд хийлгээд байна. Би яг 30 нас дээр хадгалагдаж болох уу? Тэгэх боломжтой. Боломжтой юу тий? Тэр үл боломжтой. Тэгэхээс биш нэгэнт одоо би 40 настай болчиход 30 настай болноо гэх юм бол 25-тай л болж болох. Би тэгээ харин тий яг эмчээс энийг яг жинхэнэ утгаар нь одоо ихэнх хүмүүсийн нөгөө ойлгож байгаа ойлголт нь буруу ойлголт нь нөхгүй. Одоо би ингээл үүдэлс хийлгэнгүүт би одоо шууд 20 настай болох юм байна. Тэгээд одоо 50-та 60-та хүмүүс хийлгээд байна шүү дээ. Бүр хэдэн мянган доллараар ингээд хийлгэж чинь тий. Тэгэнгүүт би тэрэн дээр гайхаад байгаа байхгүй. Би тэр хүнийг харахаар нөгөө хിവэрэл байж л байдаг тий. Одоо нөгөө өрчлөөтэй нүүр одоо яадын тэр би махбод одоо тэр хөшөрсөн би цогцсон ингээд хിവэрэл байж л байдаг. Энэ нь одоо тэр хэдэн мянган доллараар хийлгээд байгаа яг ашиг тус нь юу вэ гэж би дотроо бодоод байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би харин эмчээс яг энэ асуултыг л зөв одоо магадгүй тэр нөгөө бизнесийн төвшөнд тэр хүнийг 20 настай болгочихно гэд оруулаад ээж болно шүү дээ тий.
Тэр хүмүүс чинь гадагшаага явбал Япон одоо Солонгос ч юм Америкт очиж ингээл өндөр үнэтэй хийлгээд байгаа. Тэрийг л бас эмчээс мэдэх гээд байгаа байхгүй. А тэгвэл яг бид нар тодорхой хугацаанд хийлгэснээрээ тэр насыг одоо залуугаар нь хадгалах, арсыг залуугаас нь хадгалах тийм боломжтой юм байна шүү дээ, тийм ээ. Ингээд наад чинь ийм ер нь яг компаниудын маркетинг байж болно тий. Нэгдүгээр, хоёрдугаарт буруу ойлголцол бас байх магадлалтай. Яагаад гэвэл ийм байна. Та 60 настай энэ үйлдэлсийг хийлгэснээрээ энэ үйлдэлээс таны цуснд эргэлдэж явах хугацаа буюу 8-аас 12 7 хоногийн хугацаанд таны цусндах үйлдэлсийн хэмжээ 20 насны чинь төвшөнд байна. Ойлгосноо. 20 настай юм шиг үйлдэлс чинь идэвхтэй цуснд дотор чинь байж байна. Гэхдээ таныг 20 настай юм шиг харагдуулна гэсэн үг биш. Тэгэхээр буруу ойлгодог байж магадгүй, зарим зүгээр маркетинг гэдэг байж магадгүй л дээ. Тэгээ би таны нэг сүлд хийсэн рилийг харсан л да. Энэ тариа чинь ингээд 20 жилийн өмнөөс монголчууд хийглгээд эхэлсэн юм байна л да. Одоо энэ 76 мурга гэж ярьдаг шүү дээ. Эдгээр чинь 20 жилийн өмнөөс Японд очиод сумочдоор дамжуулаад хийгээд эхэлсэн юм байна. Яагаад энэ хүмүүс ядрахгүй байна? Яагаад талхацаа тарих толгойн сэргээрээ байгаад байна? Яг хамт ингээл сонгуулийн сурталчилгаанд ч юм хамт ингээл явж байгаа төрөл юм ярьцдаг. Яагаад энэ улсын хурлын гишүүд гээд тэ ядардгүй юм бэ? Тэ бараг сонгуулийн сурталчилгаан дээр нь явж байгаа хүмүүс нунаад ядарч хахад өөрснөө ингээд л ядраагүй байж идэг. Эдгээр аль хэзээний 20 жилийн өмнөөс ахуулаад энэ үүдэлээсээ чинь ингээд хийлгээл эхэлсэн байгаа хүмүүс штэ гэд ингэж ярьсан байсан. Тэр миний бас анхаарлыг аягүй их татсан. Үнэхээр хүн ингээд би ч гэсэн адилхан би ингээд зөндөө л олон юм хиймээр байдаг. Заримдаа үнэхээр ингээд ядардаг тий. Тэр үед одоо над өөдлөсийг ингээд хийлгэмээр надаа тийм одоо сонирхол татчих эхэлж байгаа байхгүй. Үнэхээр хүн ингэж ядрахгүй байх боломжтой юу? Боломжтой. Бид нар хэлсэн шүү дээ. Та 60 насн дээрээ үдлс тариулаад 30 настай болохгүй ч гэсэн 30 настай юм шиг тэр ирч хүчийг тэр мэдрэмжийг авдаг байхгүй. 30 настай юм шиг таны тархлаач нь ажиллах нь байна. Тэгснээрээ таны эд эрхнийг эмчлэх нь байна. Таны тархи толгой 30 настай юм шиг ажиллахгүй ч гэсэн таны 30 настай юм шиг болгохын тулд тэр үдлсүүд ажил хийх нь байна. Нөхөн төлжүүлэх нь, тархи толгойг чинь нөхөн төлжүүл сэргээх нь. Одоо би тархи толгой 30 наст тариулчаал одоо би бас тийм үнцэг гарч ирдэг л дээ. Тариулаад босоод 30 настай босоод ирэх юм шиг хүмүүс бодоод тэгэхгүй шүү дээ. Ихэнх хүмүүсийн л ерөөсөй ойлгож байгаа ойлголт шүү дээ, тийм. Нэг хөрчлөл байхгүй шүү гэж босоод ирдэг байхгүй. Тэгнэ л дээ. Мэдээч тийм. Тэр өөрчлөлтийг явцын дунд гаргаж эмчлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингээд босоод ирсэн байхгүй. Энэ дээр тайлбар хэлэхэд ийм юм. Дөнгөж төрсөн яраа хүүхдийг 100% үдлс гэж үзэх юм бол та 60 настай бол 18% болцсон байдаг. 65 настай бол 12% болцсон байдаг. Хөгшрөх тусам үдлсийн тоо цөөрж багасч идэг тийм. Энэ л одоо бидний одоо биологийн хууль, амьдралын хууль шүү дээ. Мөнх нас гэж байхгүй. Тийм шүү дээ, тийм. Тэр хугацаанд нь л тэгэл тэр тунгаа хийгээлээ л да. Тэгэл барай л одоо тэр чинь 30 насн дээр бас барай л байна, тийм ээ? Барай л байна гэж л би ойлгоод байгаа шүү дээ. Зөв. Тэгэхээр одоо ингэгээд шүү дээ. 100 нас хүрсэн ч гэсэн 30 настай юм шиг байгаа л байна гэсэн. Тийм. Ерөөсө хүн төрлөختний чинь нэг ганц хүсэл тэр шүү дээ. Яавал хөшрөлтийг зогсоох уу? Яавал одоо энийг. Тэгээ би болохоор өөдлис гээд ингээд судлаад үзэхээр ер нь бол айгу гайхамшигтай юм битсэн байлээ л да. Ер нь мэдээллүүд тэр ингээд үнэхээр гайхамшигтай. Гэхдээ би эмчээс яг бодит байдлаар нь одоо та бол 18 оноос хойш ер нь бол Монголдо нэлээд удаан яг энэ өөдлисээрээ дагнаад судалцсан. Тэгээ өдөө болтол ингээд бүр тэр байтугай одоо яг эмнэлгийн үйлчлэгээ болоод бас яг өөдлисээрээ явж байгаа учраас илүү сайн тодорхой мэдж байгаа тийм. Тэгэхээр яг бодит байдал дээрээ л бид нар ямар байх уу гэдэг л айгу чухал байгаа даа шүү дээ тийм. Одоо ингэхэд шүү дээ. 30 насн дээр өөдлис сэлгээл 100 нас хүрсэн ч гэсэн 30 настай байгаад байна гэсэн ойлголт үнэхээр байхгүй. Тэгвэл таны хөгшрөлтийг удаашруулж байгаа л процесс. Удаашруулж байгаа. Одоо тэр сая нөгөө Ши Цзиньпин Путин хоёр Мика хахаа мартаад ярьчлаа гэдэг байгаа шүү дээ. Хүн 150 наслах боломжтой гэдэг. Таны бие физиологийг 150 настуулах боломжтой. Тэгвэл энэ 150 настуулахын чинь эсрэг үйлчилж байгаа хүчин зүйлүүд байх шүү дээ.
нийгмийн хүчин зүйлүүд байна. Стресс те. Гадны тоос шороо дуу чимээж гэдэг юм уу те. Амьдралын таны өөрийн чинь биологийн хүчин зүйлүүд байна. Хөгшилт чинь явагддагаараа явагдаж л байна гэсэн. Гэхдээ тодорхой хэмжээнд бол таашруулна. Тодорхой хэмжээнд бол барина гэсэн утга санаа шүү дээ, тий. Зөв. Одоо тэгэхээр сүүлийн үед ингээ анзаараад байхад ялангуяа одоо өвдөж байгаа эд эрхтнүүдийг нөхөн сэргээх тийм арга аргачлал болгож их ашиглаад байна. Танай одоо эмнэлэг дээр ямар эмчилгээ хийгдэж байна? Манай эмнэлэг дээр болохоор үүднээс өөрөө ийм нөхөн төлжүүлэх эмчилгээ хийж байгаа байхгүй юу? Одоо таныг залуужуулаад байна гэдэг чинь нэг хэсэндээ таны өөрийн бие организм чинь нөхөн төлжүүлээд байна гэсэн үг. Арьсанд тариад байна, арьс гоё болоод байна гэдэг чинь арьсыг чинь нөхөн төлжүүлээд байна гэсэн үг. Тэгэхээр бид нэр гэмтсэн эд эрхтнийг нөхөн төлжүүлэх тал дээр үүдэлсэн эмчилгээг хөвчлэн түлхүү хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөхөн төлжүүлэх объект, нөхөн төлжүүлэх өвчин маань юу байж болох вэ? Тэгвэл үе байж болно. Хүнд ойлгох байдлаар ярих юм бол ингээ мөгөөс чинь илэгдээд нас яваад ирэхээр илэгдээд халдсараад тэгээд мөгөөсөн дээр нь бандгар ясуургаад тэгээд мөгөөсийн нөхөн төлжүүлэх шаардлагатай үүдэлсэн эмчилгээ хийж болно. Нуруу өвдөг. Тэгээд нурууны диск байж болно. Өвдөг биш, зөвхөн өвдөг биш шүү дээ. Тохой мөр бүх төрлийн одоо үетэй хэсгүүдэд шагааны үе байж болно. Тэгээд спортын гэмтлийн үед бас эдгэрэлтийг түргэсгэх нөхөн төлжүүлэх эдгэрхтэй зүгээр нэг юм одоо чинь шөрмөс гэмтлэхэд сорвжод эдгэрчдэг байхгүй. Шөрмөс чинь ширхэглэг бүтцтэй ингээд үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь тасраад буцаад эдгэрхтэй ингээд сорвжод эдгэрчдэг. Энэ сорвжилтыг яаж буцаад хамгийн хурдан шөрмөстэй төстэй бүтцтэйгээр эдгэх вэ гэх юм бол үүдэлсэн эмчилгээ хийж болно. Манайх бол голцоо энэ тал дээр ажиллаж байгаа. Бид нэр гоо сахны чиглэлээр үүдэлс хийж юм. Нүүр хүзүү, хойх, гар гэх юм. Энд ганцхан бас үрчлээ биш шүү дээ. Одоо жишээл түлэгдсэн бас байж болж байна. Эсвэл бол одоо тэр нөгөө стрессийн гаралтай экземүүд ч байдаг, арсны өвчлөлүүд байж болж байна те, үлдмэлт ч юм уу. Тийм өвчлөлүүдийн үед бас хийж болж байна те. Нүрийн сорвтой, тийм сэвхтэй усуд байж болж байна те. Одоо ингээд жишээлбэл нурууны диск доошоо суулаа, хагалгааны залтанд орлоо гэдэг шүү дээ, тий. За тэр тохиолдолд бас эмчилгээ хийж болох уу? Таны гар дээр үүссэн сорив хязгаарч идэхгүй насан турш чинь байдаг шүү дээ. Энийг хинч идгэж чадахгүй. Өөлж аваад дахиад сорвуулна. Яг энэтэй адилхан ямар ч төгс эмчилгээ гэж байхгүй. Уул мөрүүлдэнэ. Тэгэхээр үүдэлсэн эмчилгээг хэсэг газрын тарилга байдлаар үүдэлсэн эмчилгээ хийхэд 60-аас 80% үр дүн үзүүлдэг. Таны нурууны дискэнд 2-оос 3 удаа тарилга хийсний дараа диск чинь 60-аас 80% нөхөн төлчих боломжтой. 100% гэж юм хааж байхгүй юм шиг. Тийм байна. Тэгэхээр нөгөө үе гэдэг чинь айгүй чухал юм шүү дээ. Нөгөө тэдгээр үеийнх гэд нэг ярьдаг шүү дээ. Дөнгөж нэг эхэлж байгаа үе байдаг. Тэгэл нэг 2 3 тэгээ бүр сүултээ бүр хагалгааны заалт, хагалгаанаас өөр одоо ямар ч тийм боломжгүй гэсэн нэг тийм юм байдаг шүү дээ. За яг хөө тэр хүн хагалгаанд орох заалттай хүн байж болно. За тэр хүнийг 50-аас 60% тэгвэл одоо тэг нөхөн төлжүүлэх юм байна. Тэр хэмжээндээ барьж болох уу? Тэр хэмжээндээ барайл одоо бүр хагалгаанд орчихгүйхан шиг хүн ингээд тодорхой хугацаанд тэрийгэ хийлгээл үүдэлсээ хийлгээл ингээд яваад байдаг тийм. Тэг нэг юм ойлгох хэрэгтэй. Мэс заслын заалт гэдэг чинь өөрөө мэс заслын эмчилгээ хийхээс өөр ямар ч арга байхгүй гэсэн үг. Та ямар ч эмчилгээ хийлгээд нэмэр байхгүй. Мэс заслалт хийлгээ гэдэг үг гэсэн үг байхгүй мэслийн заалт гэдэг чинь. Гэтэ бид нар мэслийн заалттай хүмүүс эмчилгээ үйлчлэг авахар ирдэг. Би хагалгаанд ормооргүй байна, айж юм, эсвэл би хэзээ ч орохгүй ч гэдэг юм те. Тийм усуд ирдэг. Эсвэл насны өндөр болсон усуд хагалгааны эсрэг заалтууд үүссэн те. Зүрхний асуудалтай ч юм уу, таргад биеийн жингээл хөтөлтэй ч хүмүүс ирдэг. Энэ хүмүүс л байна. Таныг би 3 жил өвдөлтгүй байлгаж өгч чаднаа. Тэгтээ наад хөлийг чинь би тэгшлээд одоо 60 настай байх 50 насны дээр ямар байсан ийм бодох чадахгүй. Нэгэнт ургацсан ясыг үүдэлс тариад хайлахгүй. Нэгэнт одоо нөгөө нөгөөс нь хайлтсан эсвэл нэгэнт ингээд үений завсрын диск нь сонирхолт өөрчлөлтөнд ороод ингээд жааж ицсэн байх юм ба тэрийг
босгоод ирнэ гэж байхгүй. Ямар ч байсан одоо байгаа мөгөөрсийн боломжийн нэрээр нөхөн төлчлөлтийг явуулъя. Тэгээд өвдөлтөхгүй амьдралын чанар сайтай та нэг 2 жил явж болно. Тэр хоорондоо яг одоо үдл эсээ хийгээд өвдөлтгүй болоод яг нөгөө дасгал хөдөлгөөнөө ч юм уу эрүүл зүй амьдралынхаа бас хэмнэлтэд яваад байвал магадгүй юм байна тий. Ер нь бол заавал хагалгаанд орохгүйгээр тодорхой хугацаанд ингээ бариад ч юм уу тий тэгж явах боломжтой. Тийм боломжтой байна тий. Тийм боломжтой. Одоо бидэд анх 2018 онд намайг үдлсэн имчилгээ хийж хахад хийлгэжсэн ихт сая хавар орж ирсэн. 7 жилийн дараа. Тухай 58 тайсан. Одоо 65 таа болцсон. 7 жил өвдөггүй ч мэддэг. Сайн уу мэддэг. Гинт нэг өдрөө тэгсэн чинь мадны нөгөө эмнэлэгт нүүцэлтэй тэгээд бидний нөгөө пэйж мэжийг хараад дараал явж байгаа л тэгэл байна. Одоо нэг юугаар өгдөө шүү нэг тариулчих гээл. Бүр мартцсан байгаа юм чи юу лээ таач гэсэн. Танихгүй нүг гэл. Тэр бас сайн барьж ин те 7 жил гэдэг чинь. Магадгүй тэр үедээ нэг 2 3 жил гэж хэлээд явуулсан байж болох юм те. Яг тэр үний амьдралын нөгөө өөртөө арчилтай байх амьдралын хэв маяг те. Бид нар ингээ монголчууд үүдэлсийг угаасаа мэддэг байсан юм байна. Одоо бидний амьдралын бүх одоо физиологийн бүх үйл ажиллагааг ер нь ясны хэмнэлд байгаа үүдэлс явуулж гэж ойлгох болно. Тэгээд тэрийг бид нэр чөмгөө дундартал ажиллана гэж ярьдаг шүү дээ. Тэгээд ясны хэмнэлд одоо чинь хүмүүс тэгтээ мэдтiin. Залуу малын ясны чөмгөнд юу байдаг вэ гингүүд. Тийм цусрахыг хэм байдаг гэж. Хөгшрөх тусам нөгөө хэм нь өөх тусаар солигддог. Тийм энэ таны яг хөгшрөлтийн процесс, таны үүдэлс яг багасж байгаа энэ процессыг та бид нар амьдрал дээр ингээ харж ирсэн байна. Энийг монголчууд мэддэг учраас тий чөмгөө дундартал гэж манай нөгөө юуки алдардаг байгаа шүү дээ. Чөмгөө дундартал ажиллая. Чөмгөө дундартал тий. Энэ хэм хүнд өвчнөөр өвдөх, удаан хугацаагаар өвдөх ч юм уу барагдчихдаг байхгүй, багасчихдаг. Тэгээ дээрэс нь бид нөгөө хүүгээ хадгалдаг штэ. Хүүгээ хадгалдаг. Хүүгээ хадгалаад ингэдэм юм байна. Нийтлэг биш юм байна гэхдээ. Хүүгээ хадгалчаад хүйнээсээ хүнд өвчин тусаад бие минь өвдөд ирэхээр хүүгээ ингээд хатаацсан байгаа штэ. Нунтаглаад бүлээ усанд дэвтээж уудаг. Харин би тэрийг бол сонсчихсан бүр тийм хүү бол дом юм аа гэдэргээд бүр тэгдэг байсан шүү дээ тий. Дом гэхээсээ илүү бас шинжлэх ухааны үндэслэл байгаад байна шүү дээ. Олон мянган жил тий хэдэн 10 мянган жил амьдарсан улсууд чинь энэ чинь ингийн юм бэ шүү дээ. Энэ нэг нэмэртэй эд биш шүү гэдэг мэдээд шүү дээ тий. Тэгээ энтэй адилхан Европт одоо жишээ нь одоогоос 150 жилийн өмнө түлэгдлээ шүү дээ. Хүүхдийн түлэгдэл, хүний түлэгдэл дээр түлэгдлийн шархан дээр нөгөө ургийн хальс нааж идэг гэдэг байсан байна. Би түрүү хэлсэн шүү дээ. Ургийн хальсанд үүдэлс байна. Ургийн хальсны үүдэлс жишээ нь зарим судлаач том бол өөр өнцгөөсөө судалдаг гэдсэн шүү дээ. Тэгсэн нэг судлаачид одоо Солонгосын Чамбо их сургуулийн профессор хэдэл ингэж. Ургийн хальсны үүдэлс адилхан мезохимийн үүдэлс байхгүй адилхан. Ер нь бүгдээр адилхан гэсэн шүү дээ. Адилхан мезохимийн үүдэлс мөртлөө энэ мэдрэлийн системийн нөхөн төлжилт Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчнүүдэд илүү энэ ургийн хальсны үүдэлс нь илүү сайн байна гэж судалгаа хийсэн байна. Үүдэлс чинь ингээл аажмаар ингээд судагдаад явж байгаа. Тэгэл яг батлагдсан, нотлогдсон имчилгээ биш ээ гэж харах өнцөг байгаа. Тэгвэл дэлхийд дээр 10,000 орчим судалгааны ажил хэвлэгдэж байдаг. Зөвхөн үүдэлсээр. Сүүлийн жилд маш сайн. Тэрэн дээр бол баталж байгаа. Тийм маш сайн судлагдаж байгаа хэрэг. Одоо ийм миний нөгөө нэг үүдэлс рүү анх ингээд шунж донтож орсон шалтгаан юу гэхээр ийм байд юм байна. Би нөгөө асан амьдлын бүдүүншлэн гэдсний бэлтгэлийн засагтай байсан байхгүй. Хагалгаа хийгээд ерөөсө 20-50% үр дүнтэй эдгэрдэг, үүдэлсэнд тагтдаг. 50-80% тагтдаг байна шүү дээ. Тагтдаг парапроктит буюу хошдооны хажууд ийм эдэтэ юм гардаг манайхан мундсдаг хяналтдаг байхгүй. Тийм өвчин байдаг байхгүй. Анал фистула гэдэг. Анал фистул өвчний үед хүний өөрийнх нь өөхний гаралтай үүдэлсэн имчилгээ хийдгээ. Асан амьдлын профессор хэлж байгаа. Хийдгээ. Манайх 5 жил хийж байна. Эннээс өөр үр дүнтэй имчилгээ байхгүй гэж байна. Тэгэл би өөрөө бүдүүншлэн гэдсний имчилгээний
эмч тэгээд бүдүүн шулуун гэсэн эмчлийн тасагтыг профессорыг хараад байсан учраас тэгэл яг тэрнээс хойш бүр яг энэ эмчилгээг яаж хийх юм гэж судалсан чинь 2013 онд анх Солонгост анх энийг судалгаа хийсэн баг. 2003 онд Испанид хийсэн байхгүй. Тэгээд үүдэлсийг энэ өвчин 20-50% эдгэрэлттэй байсан бол 50-80% эдгэрэлттэй бодгосон. Дүн гарсан байдаг. Тэр саяны нөгөө ярьжсэн Альцгеймер, Паркинсоны өвчин гэдэг одоо сүүлийн үед чинь бүр нэлээд олширчлаа шүү дээ. Нэг хэсэг бол Америкт олшироод байна гэсэн. Одоо Монголд ч гэсэн энэ бол нэлээд олширцсан. Энэ дээр ямар байдлаар тэр одоо эсийг бас тэр тархины үхгцэн байгаа тэр одоо тэ унтаад байгаа тэр эсүүдийг сэргээж ийн гэсэн үг үү? Ер нь. Тий, ер нь Монголд олширсантай чинь санал нэг өчтөр хөдөл 48 таг хүүхөө орж ирэл. Онш тогтохгүй байна. Ийм завөрүүд байна. Олон имлэгээр явлаа. Гэл танаа нэг Японы тусал чинь сайн гэж яадгийн гэл. Тэгэл ингээд нэг завөрын сонсоод тэг бимийн үзлэгийг хийгээл ингээд байсан чинь Паркинсон эхэлж байгаа хүн байхгүй. Тэгэд үдэлсэн имчилгээ яагаад энэ Паркинсонд нөлөөлөд байна? Яагаад Альцгеймерд нөлөөлөд байна гэдэг нь нэгдүгээр түрүүн би хэлжсэн шүү дээ. Үүдэлээс өөрөө одоо чинь 60 настай хүн хийлгээ 30 настай болох уу гэдээ ярьсан шүү дээ. Тэгэхээр таны цусан дах үүдэлсэн хэмжээ ихснээрээ таны бие организмд байгаа өвчин эмгэгүүдийг эмчилдэг байхгүй. Шинээр судалжилт үүсгдэг, дархлаа дэмждэг, дархлааны хэд мэрэгжлийн марсан дээр нэм гардаг хүмүүс байх юм бол тэрийг нь дарангуулах замаар дархлаагийн тэнцвэржүүлж өгдөг. Тэгээд шинээр судалжилт үүсгдэг учраас тархины, зүрхний, бусдад эрхтний цусан хангамжийг сайжруулдаг. Дээрээс нь нэмээд тархины эсийн хооронд мэдрэлийн эсийн хооронд холбоосууд гэж байдаг байхгүй. Тэр холбоосуудыг сэргээх замаар одоо сэрэл дамжих, мэдээлэл дамжих боломжийг нь илүү сайн бүрдүүлж өгдөг. Дээрээс нь нэг тэр олон янзын нэг төрлийн мезенхимин гэж байгаа юм шиг боловч олон янзын үдэлсүүд байдаг гэсэн шүү дээ. Гаргаж авч байгаа газараасаа тэр дундаа тэр нөгөө Солонгос эрдэмтэн зөвхөн энэ ургийн хальсных нь үүдэлээс нь мэдрэлийн эсийг илүү сайн сэргээгээд байна гэдэг судалгаа хүртэл хийгээд байна шүү дээ. Ийм дархлаагаас сэргээ өөрийгөө илүү жоохон тийм эрч хүчтэй байлгая гэдэг ингээ үүдэлс хийлгэлээ гэж бодоход миний одоо давтамжийн хэмжээ хэр байх вэ? Одоо ийм яадын нэг юм курс гэж байд юм уу? Эсвэл одоо нэг удаа хийлэгчээд нэг хэдэн сар явж байгаа дахиад одоо яг тэр хугацаанд хийлгэх ёстой байдаг ч юм уу? Тэр нь ямар хөө давтамжтай байд юм бэ? Яг үүдэлсэн имчилгээ болохоор одоо танд миний тарьсан амьд үүдэлс биш шүү дээ. Танд байгаа ч гэсэн би их хэмжээгээр цусанд чинь таныг эрүүлжүүлэх, залуужуулах зорилгоор гаднаас хийгээд өгчлөө шүү дээ. Энэ үүдэлс 8-аас 12-7 хоногийн турш танд байхдаа үйл ажиллагаа таны тусанд эргэлдэж үйл ажиллагаа явуулахдаа хамгийн өндөр идэвхтэй байх хугацаанд 3-аас 4 дахь 7 хоног байдаг байхгүй. За эхний 7 хоногт бол нэг айхтар мэдрэгдэхгүй байх нь шүү дээ. Тэгээ явж байгаад ингээд 3-аас 4-7 хоног дээр очно гэдэг чинь үндсэндээ нэг сарын хугацаанд үүдэлс хамгийн идэвхтэй ажиллаж байгаа үе байхгүй. Одоо чинь танд өөрт мэдрэгдэхгүй байж болно л. Гэхдээ яг 3-аас 4 дахь 7 хоног дээр үүдэлс чинь таны дээр тарих толгойг, таны зүрхийг, таны энэ арьсыг, таны бөөрийг яг эмчлэх хамгийн идэвхтэй төвшөнд байдаг байхгүй. Төвшин одоо төвшин ингээд ихсэж байгаа л 3-аас 4 дахь 7 хоног дээр оргил үе дээрээ ирээд тэгэл бууж эхлэх нь шүү дээ. Тэгэл 8 дахь 7 хоногоос эхлээл цөөрч эхэлнэ. Цөөрж жагаад 12 дахь 7 хоног дээр буцаад байранд очих нь. Тэгэхээр та нөгөө давтамж асуусан шүү дээ. 3-аас 4 дахь 7 хоног дээр хийх юм бол хамгийн үр дүнтэй. Хамгийн идэвхтэй байгаа үе дээр нэмж хийвэл та тэрийгэ бүүстлээд улам дээшээгээ явуулна гэсэн. Графикаар. Дахиад 3-аас 4 дахь 7 хоног дээр хамгийн өндөр түвшинд очино. Ер нь бол та түрүүнд хальт ирсэн шүү дээ. Японд руу очиад өөрийнхөө үдсийг авчаад хийлгээд байна гэдээ ирсэн шүү дээ. Тэгсэн. Солонгос ч гэсэн хаач одоо нодлон тийм монголчууд ч айгүйх явуулж байгаа шүү дээ. Нодлон хаана вүлээ? Нодлон Таиландд $70,000 хийлгчихэд ирсэн. Хүн надтай уулзсан. 7 хоног имлэг тавьчихсан юм байна.
Тэгээд $70,000 байлт юм байна. Тэгээд хийлэгчээд ирлээ. Тэгтээ сайн байсан энэ гэл уулзсан. Тэдний одоо тэр Японд явчихад байгаа солонгос төчд хэлгээд байгаа сууч нь яг л мөчлөг нь 21-с 28 хоног байхгүй. Та нэг очиод үдлсээ өгчин. Тэгэл 21-с 28 хоногийн дараа очиж анхныхаа тарийг тариулна. Тэр хооронд таны үдсийг бэлтгэнэ шүү дээ. Тэгэл 21-с 28 хоногийн зайтай ингээд очиод үйлчлэгээ аваад идэх байхгүй. Одоо яг тэр Японд солонгост хийж байгаа тэр Тайланд ч юм уу Вьетнамд хийж байгаа тэр үйлчлэгийг Монголд хийх үү? Эмчил одоо тэр одоо үүдэлсийг гэж байгаа. Үндсэндээ бол та яад гэвэл дөнгөж бит хоёрын подкаст эхлэхэд айгүй олон төрөл байдгаа. Тэгээ нөгөө хамгийн сайн нь гэж би асуусан шүү дээ тий. Яг тэрэн шиг тэр хүмүүс бол мэдээж сайн гээл тэр одоо олон мянган доллараар хэлгээд байгаа шүү дээ. Тэр одоо үүдэлсийг бид нар Монголдо хийлгэх боломж бүрдсэн байгаа юу? Бүрдсэн байгаа. Тэгээ одоо $70,000-оор $30,000 гээл те $40,000 гээл Англи, Америк одоо тэ хятад солонгост ингээл хийлгэж гин гэдэг байгаа те Японд хийлгэж гин гэдэг байгаа. Тэрийг одоо Монголд хийх боломжтой. Боломжтой. Тэр яагаад түрүүн би нэг хальт хэлсэн та. Хаана хийж гин, хэн хийж гин, ямар институтуудад, ямар лабораторид, ямар эмнэлэгт аль оронд гэдгээс шалтгаалаад үннүүд нэг өөр байна. Тэгээ юунаас гаргаж авсан үдлсэн? Үнэхээр ихсээс гаргаж авсан үдлсэн юм уу? Үнэхээр ихсээс гаргаж авсан үдлсэн эмчилгээ хийхэд одоо юу гэдэг Япон, Солонгос төрөлт баг байна, ихсийн олдоц баг байна. Тэгэнгүүт ямааны ихс орлуулсан тохиолдол байна. Гахааны ихснээс гаргаж авсан тарианууд байна. Гэдгээсээ шалтгаалаад үннүүд янз бүр байна. Тэгэхдээ энэ эмчилгээнүүдийг бол Монголд их боломжтой. Би түрүү нөгөө хэлэхдээ л бас ингээд одоо жишээлбэл сайн ихсийг үүдэл хэсэг сайн мэдгүй байгаа хүмүүсийн хувьд бол ингээл төрөгдөлтэй байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг сайн нь аль гэдэг. Ургамлаас гаргаж авсан юм уу, амтнаас гаргаж авсан юм уу те. За ургамлын гаралтай үүдэл хэсэг бол гоо сайхны чиглэлд маш их хэрэгжилж ийн л гэдэг байгаа. Гэтэл миний зүгээр ингээд харанхуанаар ингээд бодохоор амтнаас гаргаж авсан юм уу те яг хүнээс гаргаж авсан тэр үүдэлс бол хамгийн бест нь юм байна гэж ойлгоод байгаа. Хүнээс гаргаж авсан нь тэр дундаа өөрөөс нь гаргаж авсан илүү үр дүнтэй, илүү өндөр үнэтэй байгаад байгаа. Тэгээд өөр яг нөгөө эксийн үүдэлс байна, хүүн цусны үүдэлс байна, нөгөө ургийн ялсных байна гэж ярьсан шүү дээ. Ургийн усны хүртэл байна гэл. Эдгээр нь яг нэг төрлийн үүдэлс боловч яг судалгаа шинжилгээнийхээ явцад өөрийн гэсэн ялгарн хөгжих чадварууд нь өөр юм байна гэдэг тал дээр маш их судалгаа явагдаж байгаа. Зарим нь судалгаанд толгойтой энэ үүдэлс чинь ийм юмнаас гарч авсан үүдэлс чинь энд нь илүү сайн байна. Одоо жишээ нь 2021 оноос өмнө өвдөгний үений остеоартрит өвчний үед ясны хэмний үүдэлс хамгийн сайн байна. Ясны хэмний үүдэлс мөгөөсийн нөхөн төлөвлөх чадвартай юм байна гэдэг судалгаа явагдаж ирсэн. Тэр тал руу дэмжлэгээ илүү төлхөө хийгдэж ирсэн бол 21 оноос хойш үгүй юм байна. Буруу бодож ирсэн юм байна. Өөх нь илүү үр дүнтэй юм байна. Өөхний үүдэлс чинь бүр тарих мэдрэлийн системийг хүртэл сэргээх боломжтой юм байна. Мэдрэлийн ширхгийг хүртэл ургуулах боломжтой юм байна гэдэг судалгааны үр дүн гараад ирсэн байх жишээ нь. Тэгээ харанхуанаар батад юм байна. Өөх ургаад ангууд судсан дагаад ургаад байна. Тарлаад шүү дээ. Судсан дагаа ургаад байна. Судсаа дагаад мэдрэл ургаад байна. Тэгэхээр энэ өөхний үүдэлс чинь нэрээч бас мэдрэлийн ширхгийг ургуулах боломжтой юм уу гэж ингийн хүмүүс л тэгж ойлгож байна. Одоо тэр өөхний үүдэл хэсгээд байгаа нь одоо яг хүнээс өөхийг ингэж аваад ялгаж аваад тэгэл гаргана гэсэн үг үстэй тий. Тэгэхээр хүнээс өөрөөс нь авна. Өөрөөс нь авна. Ер нь яг гадагшаа яваад нэг 21 хоногийн зайтай хэлгээд ин гэдсэн шүү дээ тий. Тэр чинь ер нь тэрийг хэлж байгаа. Танаас өөх аваад 21 хоног ургуулад 21 хоногийн зайтай 3 удаа тарьж байгаа байхгүй. Тэр нь одоо жишээ нь Солонгост $30,000 юмтай байх жишээ нь. Тэгвэл одоо тэр үнэтэй одоо ийш тийшээ явж хийлгээд байгаа бүтээгдэхүүний Монголдо хийх одоо боломжтой гэдэг нь их гайхалтай сайхан санагдаж байна тий.
За дээрэс нь би нэг өөр нэг төрлийн эмчилгээний аргыг бас сонирхох гэсэн. За би тэрийг зүгээр танай эмнэлэг дээр бас хийж байгааг сонсч ирсэн. Одоо бэлэг эрхтний мэдрэмжийг сайжруулахын тулд одоо бас үдлэсийг хэрэгжилж байгаа гэж. Үдлэс нэг хэлсэн шүү дээ. Судасчлалт үүсгдэг, мэдрэлжилтийг үүсгэх боломжтой, мэдрэлжилтийг үүсгдэг гэдсэн шүү дээ. Яг энэ чадвар дээр нь тулгуурлаад эр бэлэг эрхтэнд үдлэсийг тарих замаар тий бэлгийн чадварыг сайжруулах боломжтой байдаг хгүй. Тэр байтугай бэлэг эрхтнийг томруулахч боломжтой. Та үдлэсийн имчилгээг 3 удаа хийх юм бол 1-2 см эр бэлэг эрхтэнд томрох боломжтой. Ер нь үдлэс өөрөө нөхөс төлжүүлэх, нөхөн сэргийх имчилгээ учраас хэсэг газрын тарилга байдлаар хэрэглэх юм бол яг хаана тарьж байгаасаа шалтгаалаад ямар үдлэс яаж тарьдагаас шалтгаалаад тэгээд тэр эрхтэндээ сайжруулах имчилгээ нөлөөтэй байхгүй. Одоо чи нүдэнд үдлэс тарьж байна. Тэ? Хараа сайжруулах зорилготой нүдэнд үдлэс тарьж байна. Одоо ийм байна. Хамрын цацтлаг байдлаар хүртэл үдлэс имчилгээ байна. Уушгийг сайжруулахын тулд уушгины имчилгээнд одоо нэг хүүхд утдаг шүү дээ. Утлахын байдлаар бас үдлэс имчилгээ байна. Тэгээ аль эрхтэнд яаж хэрэгжилж байгаасаа шалтгаалаад тухайн эрхтэндээ нөлөөтэй. Тэгэхээр одоо ер нь бол хүн чинь хөгшөрөхгүй за тэгээд эд эрхтний хувьд ч гэсэндээ бас өвчлөхгүй байх магадлал ер нь ирээдүйд байгаа юм байна гэж харж бас болж байна тий. Энэ маань өөрөө одоо хувьсаал өөрчлөгдөөл судлагдаал ингээд өшөө бүр ингээд шинжлэх ухааны хүрээнд ингээд хүлэн зөвшөөрөгдөөл явж байгаа шүү дээ тий. Одоо жишээ нь аутизмын үеийн үдлэс имчилгээ гэж байдаг байхгүй. Энэ бас хийгдээд судлагдаад бараг 20 жил судлагдсан имчилгээ. Тэгэхдээ одоо хүртэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ аутизмаар үдлэс имчилэгддгээ гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэгсэн мөртлөө судалгааны үр дүнгууд бол эерэг гараад идэг. Тэгэхэд сая өнгөрсөн 8 сарын 25-нд одоо сар гарынхаа өмнө Японы нэг эмнэлэг дээр яг энэ удирдамжаар ингэж үдлэс имчилгээ хийх юм бол аутизмын имчилгээ болж чаднаа гэдэг эрүүл мэндийн яамнаас баталчихлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага батлаагүй ч гэсэн Японы эрүүл мэндийн байгууллага баталцсан. Аутизмын үдлэс имчилгээнд баталчихж байгаа байхгүй. Гэх мэтчлэн үдлэс имчилгээнд ирээдүйн имчилгээний гол чиглэл болох те эми юм биш, мистаслим биш. Имчилгээний гол одоо түлхүүр болох нь ойлгомжтой болчиход байна л да. За тэгээ нэлээд олон өвчнийг ангаах, за тэгээд арьс гоо заслын чиглэл дээр мэдээж одоо үр дүнтэй юм байна гэдгийг бит хоёр ярилцлаа. За нэг одоо чухал зүйл сүүлийн үед хавдрын эмчилгээнд нэлээх бас түлхүү орж байгаа гэж сонссон тий. За тэр маань өөрөө яадын хавдрын одоо тэр эсийг тэгээ идэвхжиж байгаа шүү дээ. Хавдрын тэр эсийг бууруулж өгдөг юм уу? Яаж ангаадаг юм? Тэрийг бас сонирхмоор байна. Жохон буруу ойлголт яваад идэг. За. Хавдрын үдлэс имчилгээ гэдэг. Хавдарт бол үдлэс ер нь эсрэг заалттай. За. Хавдартай хүнд яг үдлэс имчилгээ хийж болохгүй. Яг нөгөө түрүүсэн шүү дээ. Нөхөн төлжилтийг явуулдаг, шинээр судасчлалт үүсгдэг. Хавдрын улам дэмжиж ургуулад авах боломжтой байхгүй. Одоо ингээ анзаарсан бол ингэн залуу хүний хавдар амар хурд явцтай байдаг. Настай хүний болохоор удаан явцтай байдаг. Настай хүний бүр идэх магадaltaй байдаг тий. Залуу хүний болохоор тэгэл 1-2 сарын дотор онцлогдоод ерөөсөө ингээл нас орчдөг. Настай хүмүүс нэг боолгоч молгоо л яваад идэг шүү дээ. Энэ чинь үдлэс идэвхжэлтэй холбоотой байхгүй. Тэгэхээр би танд түрүү тавтар яриад байгаа 60 настай үдлэсийг 30-тай болгочих юм бол 30-тай хүнийг шиг хавдар явах нь шүү дээ жишээ. Тэгэхээр хавдрын үдлэс имчилгээг буруу ойлголт. Тэгтээ яг үдлэсийн нэрийн дор яриад байдаг боловч хавдрын тархлаа имчилгээ авахгүй. За. Би танаас хавдар эсэргүүцэх чадвартай эсийг чинь аваад ургуулад буцаагаад их хэмжээгээр танд тарьж өгдөг байхгүй. Ингэснээр таны хавдартай тэмцэх боломжтой. Миний түрүү чи нөгөө хэлдэг 19 онд бид нэр Шанхайд дэлхийн эрүүл мэндийн үдлэсийн нийгэмлэгийн хуралд очиод ингээ байсан. Бид нар үдлэс сонирхгүй болсон. Бид нар гений имчилгээ хийдэг болсон гэдэг нь яг та бүхэн ярьдаг нөгөө хавдрын үдлэсийн имчилгээ юу гэдэг сэдв багхгүй ер нь бол. Ер нь бол хавдрын эсрэг эсийн имчилгээ хийдэг болсон. Тэр нь гений инженерчлэлийн аргаар гаргаж авсан эсийг хавдрын эсрэг имчилгээнд ашигладаг багхгүй.
Одоо танай эмнэлэг дээр яг ямар эмчилгээнүүд хийгдэж байна? Одоо яг тэр яриад байгаа үений одоо тэгэл гоо сайхны гэл те саяны одоо энэ хавдрын тэр одоо ашигтай гэсэн тэр эмчилгээнүүдийг хийж байгаа юу? Бүгдийг хийж байгаа юу? Тэр яг хавдрын эсрэг эсийн эмчилгээг хийхгүй байна. Яг хоо гений инженерчил Монголд хөгжих яриа л болоогүй байх шиг байна. Ер нь гэхдээ хөгжиж байгаа. Үдлс өөрөө бүх өвчнийг эмчлэх боломжтой. Тэгээд ер нь манайхыг үдлсээр дагнсан эмнэлэг болохоор жишээ нь үеийн мөчөнд хийж гин те. Тэгээд идэхгүй шархнуудад хийж гин, сахарны диабетийн үед хийж гин. Сахарны диабетийн үед бөөрийн төгтөлд орчдөг. Тэр бөөрийн эмчилгээнд ашиглаж гин. Нүдний араа муудж гин, энд ашиглаж гин. Сахарны диабетийн хөл гэж байдаг байхгүй. Энэ хөлний эмчилгээнд ашиглаж гин. Архаг идэх эдгэрэл удаантай шархны эмчилгээнд ашиглаж гин. Тэгээд таны өөрийн чинь мэдж байгаа гоо сайхны эмчилгээнд бас үдлсийг ашиглаж байгаа. Үдлстэй холбоотой бүх төрлийн эмчилгээг л манай эмнэлэг яг дагнсан эмнэлгийн хувьд хийдэг байхгүй. За тэгээд сонирхолтой яриа өрнүүлсэн эмчтэй баярлалаа. Цаг зав гаргаж хүрэлцэн ирсэнд баярлалаа танд. Тэгээд мэдээж хэрэг шинжлэх ухаан гайхамшигтай дэд түвшиндээ хөгжиж гин. Удахгүй бид нар бас яг түрүүний ярьжсэн шиг эд эрхтнээ ургуулад заавал донор гэхгүйгээр те өөрийнхөө эрхтнийг бол одоо шилжүүлэн суулгах тэр цаг үе бол удахгүй ирэх байхаа. Ингээд дараагийн подкаст хүртэл баяртай.